За та бүхнийхээ өглөөний амгалан айлтгая. За 7 хоног бүрийн 1 дэх 4 дэх өдөр манай албаны хүмүүс бол та бүхэнд цаг үеийн байдлаар мэдээлэл хийдэг байгаа. За уламжлалт мэдээлэл хэвлэлийн хурал маань эхлэж байна. За та бүхэн бас мэдэж байгаа. Бид бас өнгөрсөн 7 хоногоос эхлээд сэтгүүлчдээ цуглуулах захим хурлыг хийж эрсдэл учруулахын тулд сэтгүүлч зориглоочтой захим хурлыг хийж эхэлсэн. За өнөөдрийн хурал маань ч гэсэн захим хэлбэрээр явж байгаа гэдгийг та бүхэнд дуулгая. За өнөөдөр манай хуралдаанд нийслэлийн онцгой байдлын газрын гамшигаас өрсөн сэргээл хэлцээний дарга хурандаа нэргүү. За нийслэлийн мэргэжлийн хамтын газрын агаарын чанарын хэлцээний дарга шинэ оргил. За нийслэлийн эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламжийн хэлцээний дарга Мөнх Дэлгэр. За нийслэлийн засаг дарганы хамгаалалт хэвлэл мэдээлэл тарьс хэлцээний дарга Мөнхбаатар миний бие оролцож байна. За ингээд мэдээлэлээ эхлэе. Нэрвүү хурлаас. За бид бүхэн сайжруулсан шахмал түвшийг Улаанбаатар хотынхоо гэр ороолын өрхөөдөд нэвтрүүлж 10 сараас анх нэвтрүүлж эхэлсэн. За энэ үед бас эхний одоо 7 хоногт угаарын хүнд хордож амь насаа алдсан тохиолдол гарсан учраас нийслэлийн засаг даргын зүгээс өндөржүүлсэн бэлэн байдлын 10 сарын 2-оос 4 сарын 2 хүртэл зарласан юм аа. За одоо манай нийслэлийн 9 дүүрэг болон нийслэлийн мэргэжлийн хэлтийн газар дээр энэ өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шийдэлтэй холбогдуулан штабууд маань 24 цагаар жижүүрлэн ажиллаж байна. Хөдөлгөөнд эргүүл маань ажиллаж байна. Адилхан одоо энэ шинээр үүссэн ковид 19 өвчнөд тэмцэх штабуудтай зэрэгцүүлээд энэ штабууд маань өмнөх урдын адил ажиллаж байгаа гэдгийг бас хэлмээр байна. 10 сарын 2-оос эхлээд нийслэлийн төр захиргааны байгууллага 9 дүүрэгийн болон хороодын, сайн дурын за манай одоо нийслэлийн цагдаагийн удирдах газар, нийслэлийн онцгой байдлын газар, эрүүл мэндийн газар, мэргэжлийн хэлтийн газрын олон зуун албан хаагчид 24 цагаар ажилласан. Энэ ажиллагаа зэрэг нь буураагүй байгаа. 4 сарын 2-нд бол энэ сайжруулсан шахам туш угаарын хийнээс өршлөн сэргийлэх энэ өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгүүл засаг даргын өндөржүүлсэн бэлэн зэрэгүүл цуслагдах байхаа гэж ингэж бодож байна. За яг өнөөдрийн байдлаар бол угаарын хийнд хөнгөн хэлбэрээр одоо хорцсон гэсэн 4 өрхийн 12 иргэн үүнээс 5 хүүхэд 7 том хүн эмнэлэгт хандаж эмнэлгийн тусламж үйлчилгээ зөвлөм зөвлөгөө авсан байна. Одоогоор биеийн байдал хүндэрсэн эмнэлэгт хэвцсэн хүн бол байхгүй байна. За өвлийн улирал шовторч хаврын тэнүүн улирал орон дулаан цаг ирж байгаа учраас иргэд маань бас тайвшрах энэ хордлого байхгүй болсонд ойлгож болохгүй. Ийм байдлаас бол санаа хэмжээ алдаж болохгүй. Галгааг бол тодорхой хэмжээнд хийж байгаа. Гадаад дотоод орчны температурын зөрүү бол багасж яндангийн таталт, нуудан, угаар тэрсдлүүд хавар намрын цагт байнга байдаг. Энэ бол олон жилийн дунджаас хавар намарт бол энэ угаар тэрсдлүүд ихсдэг. Тийм учраас нийслэлийн засаг даргын 3 сарын 13 өдрийн 346 дугаар захирамж гарсан байна. Угаарын хийн хордлоос өршлөн сэргийлэх эрсдлээс хамгаалах гэдэг. Тийм учраас энэ эрсдэлтээс харуудад зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, яндангаа хөөлөх, зөв галгаа хийх, агааржуулах системийг сайжруулж угаарын хийн хордлоос бол өршлөн сэргийлэхийг бол энэ өмнөх сонор хэмжээ алдахгүй байхыг бол нийт иргэд аж ахуйн нэгжүүдтэй бол нийслэлийн засаг дарга маань уриалсан байна, захирамжилсан байна. За энэ хугацаанд маш олон төрлийн албан хаагчид гэр ороолын 200 орчим мянган өрхөд айл болгоноор орж ажилласан. 2 удаа орж зөвлөмж сайжруулсан шахмал түвшний галгааны зөвлөмж пешин зоохны аюулгүй байдлын зөвлөмжийг хүргэж ажилласан. За энэ үр дүн нөлөөлсөн гэж бид үзэж байгаа. Нийслэлийн хэмжээнд объектын гал төмөр өмнөх онуудынхаас
34%-аар буурсан байна. Тодорхой бас зарим өдөр хоногудад объектын галын дуудлаггүй хоног гарснаар 5 тохиолдол бүртгэгдсэн байна. Тэгэхээр энэ бол бас иргэд маань бид бүхний одоо ажлыг ойлгож өөрсдийнхөө аюулгүй байдал энэ фишинг зоохны галгаа цахилгааны аюулгүй байдал дээр бас анхаардаг болжээ гэж хэлж болохоор байгаа. За сүүлийн үед яг зарим иргэд маань ингээд дулаан болцсон учраас нөгөө бидний тараасан угаар хий мэдрэгчээ бол салгаж хонжоо тохиолдол байгаа. Ингэж болохгүй, салгаж хонжуулахгүй. Яндангаас сайн олж явах. Өмнөх тавьжсэн шаардлагуудаа ингээд хангаад ажиллах хэрэгтэй гэдгийг иргэдэд хэлмээр байна. За миний хэлсэн хоёр дахь зүйл бол шар усны аюул бас манай нийслэлд ойрхон байгаа. Одоо хаврын өрн дулаан цаг ирж байна. Хаврын өрн дулаан цаг ирж байгаа учраас ер нь бол Монгол орны нийт газар нутгийн 49% цасан бүрхүүлтэй байгаа. За манай нийслэл хот орчмын уул голын сав нутгийн 50-70% цасан бүрхүүлтэй. Цасан дэх усны нөөц дунджаар 0.52 км3 байгаа. Дөрвөн уулаараа хүрээлэгдсэн туулголтой. Тийм учраас бидэнд бол бас шар усны үеийн эстэл байдаг. Нийслэлийн онцгой комиссийн бол 0.15-д албан даалгавар гарсан байгаа. Шар усны үеэр эстлээс үржилсэн сэргийлэх. Тийм учраас ойрын өдрүүдэд бол бас дулаарч байгаатай холбоотойгоор томоохон голуудын сав газраар болон цас ихтэй нутгуудаар шар усны үеэр бууж болшгүй байгаа тул нийслэлийн иргэд маань ч гэсэн бас энэ дээр анхаарч өөрсдийнхөө бэлтгэлийг хангах хэрэгтэй. За шар усны үертэй холбоотойгоор бас манай нийслэлийн загчийн албанаас бас ариутгал халдвартай ажлыг бол өчигдрөөс одоо нийслэл хотынхоо хэмжээнд зохион байгуулалтыг бол та бүхэн одоо мэдж байгаа. Тийм учраас нийт одоо иргэд аж ахуй нэгжтэй шар усны яриас үржилсэн сэргийлэхийг хэмжлүүлж байна. За та бүхэнд мэндийг хүргэе. За Монгол Улсын засгийн газрын 2018 оны түүхэн нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын 3 авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо 5 хяналтын цэгүүдэд 24 цагаар байнгын хяналтыг цагдаагийн байгууллага онцгой байдал мэргэжлийн хяналтын албан агч нар хийж гүйцэтгэж байгаа. За энэ өнгөрсөн өдрүүдэд бол 62 дугаар тогтоолыг зөрчил бол илэрсэнгүй. Улаанбаатар хот руу түүхийн нүүрсийг тээвэрлэх зөрчил илэрсэнгүй. За Улаанбаатар нийтдээ бол 28900 тээврийн хэрэгсэлт хяналт шалгалт хийсэн байна. За үүнээс Улаанбаатар хотоос дамжин өнгөрсөн түүхийн нүүрс тээвэрлсэн 17 тээврийн хэрэгслийн 592 тонн нүүрс өнгөрсөн байна. За зөвшөөрлөлтөөр нэвтэрсэн 54 тээврийн хэрэгслийн 1152 тонн түүхийн нүүрс зөвшөөрлөлтөөр нэвтэрсэн. 5-7 түлш сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн мидлинг буюу түүхийн үед болох мидлинг 57 тээврийн хэрэгслээр 2295 тонн Улаанбаатар хот руу тээвэрлэгд орж ирсэн байна. За энэ өдрүүдэд бол түүхийн нүүрс төлсөн зөрчил Улаанбаатар хотод илэрсэнгүй. За та бүхэн өдрийн мэндийг хүргэе. За нийслэлийн эрүүл мэндийн газраас коронавирусын халдвараас сэргийлэх нийслэлийн шуурхай штаб ажиллаж байна. За энэ шуурхай штабын хүрээнд автотээврийн шалган нэвтрүүлэх 8 хяналтын цэг дээр эрүүл мэнд цагдаа онцгой байдал мэргэжлийн хяналтын хяналт мал эмнэлгийн 118 адмах агч хяналт хандлт үйл ажиллагааг явуулж байна. За эдгээр 8 хяналтын цэгүүдээр нийслэл рүү орох болон орон нутг руу очих чиглэсэн тээврийн хэрэгслээр хоёр тал дээр хяналт тавьж иргэний биеийн халууныг хэмжих, за холбогдох асуумж зөвлөгөөг өгч зөвлөмж тарааж ажиллаж байна. 2020 оны 3 сарын 19-ний 8 цагаас 19 оны 8 цагийн байдлаар автотээврийн 8 тавьчаагаар орсон нийт 8593 тээврийн хэрэгсэл гарсан 8672 тээврийн хэрэгсэл өөрөөр хэлбэл нийт 17215 тээврийн хэрэгсэл
нэвтэрсэн байна. За мөн зорчигч Орсон 22,048 зорчигч 24,447 зорчигч гарсан нийт 46,495 зорчигч хяналтанд хамрагдсан байна. Эдгээр тохиолдлуудад с жигтэй тохиолдол илэрээгүй. За мөн нийслэлээс Монгол улс дахь олон улсын шилжих төлөвлөгөөний байгууллагатай хамтран зорчигчдын хөдөлгөөнд хандалж судалгаа хяналтын 6 цаг дээр хийж хамтран ажиллаж байна. За шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх халдвар томоотой төвчний тархалтаас сэргийлэх эргүүлд бол 1398 төрлийн албаа хаагч 420 чиглэлд ажиллаж 1308 зөрчил илрүүлсэн ийм мэдээтэй байна. За дэлхийн нийтэд коронавирусын халдвар 2020 оны 3 сарын 18-ны 11 цагийн байдлаар бол өвчилсөн 195,724, нас барсан 7,898, за 162 улсад өвчний тохиолдол бүртгэгдсэн. Өвчний тохиолдол өндөр бүртгэгдсэн бол Иран, Франц, бүгд Солонгос улс, Итали зэрэг улсууд байна. За Монгол улсад бол халдварын с жигтэй тохиолдол 258 бүртгэгдсэн. За с жигтэй тохиолдол илэрээгүй. За ажиглалтанд 1337 хүн байгаа. Нийт сарын 9-ээс хойш бид нэр 2077 хүнийг бол ажиглалтанд авч байна. За ковид онц батлагдсан иргэний биеийн байдал доктортой байгаа. Лабораторийн шинжилгээгээр бол ковид 90 гарсан 6 тохиолдол байгаа. Энийг бол халдвар төвшин судлалын үндэсний төв дээр хяналтанд авсан ажиллаж байна. За манай албаны хүмүүс холбогдох тайлбар мэдээллүүдэд та бүхэнд өглөө. За нэмээд хэд хэдэн зүйлийг бас хэлье. За нийслэлийн хэмжээ засаг даргын захирамж гарч одоо нас царай хаяхгүй хайсан одоо иргэн хариуцлага тооцох мөн аж ахуйн нэгж байгууллагууд бол ойролцоох 50 м газраа одоо цэвэрлэх ийм одоо захирамж гарсан байгаа. За энэ захирамжийн биелэлтийг одоо бас энэ 7 хоногоос ер нь бол биелэлт хэрэгжилтэнд биелэлтэн хяналт тавиад ажиллаж байгаа. За нэмээд бол өшөө одоо бас захирамжийн биелэлтийг эрчимжүүлээд явна гэдгийг та бүхэнд хэлье. Дулааны улирал ирж байгаа холбоотойгоор захирамж улам одоо хэрэгжилтэнд анхаарна. За мөн энэ дээр нэмээд хэлэхэд хотын соёлыг төлөвшүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал байгаа учраас бүгдээрээ бас хичээж ажиллацгаая гэдгийг хэлье. За сая манай нэргэн урандаа ярьсан агарын бохирлыг бууруулах чиглэлд ажиллаж байгаа энэ одоо нэг сайжруулсан төлж түлхэд хавар намрын дулааны улиралтай холбогдуулаад эрсдэл үүсдэг. За ийм нөхцөлд бол бид нар эрсдлээ бууруулах чиглэлээр нийслэлийн засаг даргын захирамж аваад бүх шатнд үйл ажиллагаанд явж байна. За та бүхэн бас мэдэж байгаа. За гэр хороололд бол одоо нийт 22 машин явж онцгой байдлын машинууд бол явж дуут мэдээллийг бол хүргэж байгаа. За өөрөөр хэлбэл сэрэмжилж угаарагийн толтгоос сэрэмжлүүлсэн ийм мэдээлэл хүргэж байгаа. За мөн түүхийн одоо манай хог ачдаг машинуудад бас сэрэмжлүүлгийг хүргэж байгаа гэдгийг хэлье. За та бүхэн хэрвээ одоо ямар нэгэн асуудал гарах юм бол эсвэл зөвлөмж авах тохиолдолд сервис центрийн 7011 94 тэгтэг гэсэн утсаар бас мэдээлэл авч болох юм байна гэдгийг бас нэмж хэлье. За манай хэвлэл мэдээллийн байгууллагууд бол энэ уриалга, шторк сэрэмжлүүлгийг бол бүх талаар бас хүргэж байгаа. Энэ дээр бид бүхэн баяртай байгаа. Цаашдаа ч гэсэн энийг бас хичээлээ хүргэж ингэж явахгүй бол ямар нэгэн байдлаар иргэдийн эрүүл мэндийн амнаас хохирох вэ гэдгээс бид бол сэрэмжилж ингэж ажиллаж байна. За ихэнх дуудлагуудын байдлыг харахад бол бидний дэрсэн мэдээллээр за яндангаа хөөлөөгүй хавар намрыг яндангаа хөөлөх ёстой. За одоо өвлийн улирал харьцангуй багасаа хавартаа зоолгосон хүүтэн багасаад хавартаа зоолгосон энэ цаг үед бол иргэд маань яндангаа хөөлөх хэрэгтэй байна айл өрхөд. За мөн яндангийнхаа хажуу за 100-ны хажуугаар завсар зай гарч ийн үгүй юу гэдгийг хянах ингээд угаартахаас айлуулах өөрсдөө одоо сэрэмжлэх. За өвлийн хүүтэн биш учраас сайжруулсан төлшөө бол бас бага хэмжээгээр төлөх ийм нөхцөлийг иргэд та өөрсдөө анхаарал яваарай гэдгийг хэлье. За дараагийн нэг ярих зүйл бол за нийслэлийн засаг даргын захирамж А-дроо 369 дугаар тоо захирамж гарсан. За захирамжийн хүрээнд бол юу гэхээр нийслэлийн үйлчлэгээний нэгдсэн төв үйл ажиллагааны цагийг бол хуваарьт өөрчлөлт гаргасан байна. Өөрөөр хэлэх юм бол та бүхэн хамгийн их үйлчлүүлдэг за дараагаа Дүнжин гаруй Мишель дараагаа оргил төвийн үйл ажиллагааны цагийн хуваарийг бол өглөөний 10 цагаас оройн 16 цаг болгож ажлын цагийг ингэж өөрчилсөн. За энэ бол мэдээж одоо коронавирусын эрсдлээ бууруулах тархалт үүсгэхээс өртөн сэргээс ийм арга хэмжээ. За өдөр цайны цаг бол багахгүйгээр шууд одоо 6 цагаар иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа. За үүний зэрэгцээгээр
та бүхэн нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийн цахим хуудасаар бас мэдээлэл авч болох юм боломжтой байгаа гэдгийг бас уламжлая. За дээр нь нэмээд хэлэхэд бол за захим хэлбэрээр авах ямар ч байсан энэ тохиолдолд бол төрийн үйлчлэгээр бид нар одоо хоош нь хотроохгүй байдлаар явж байгаа гэдгийг бас хэлье. За иргэд эс бас асуулт ирсэн байна. Ер нь бол цахим хурлын хүрээнд бол та бүхэн захимаар буюу комментээр бол сэтгэлээр асуулт асууж болно. Манай сэтгүүлчид мөн манад холбогдож асуулт асууж болохоор байгаа. За угаар мэдрэгч аваа өргөд яах вэ гэсэн байна. За бидэнд ирсэн мэдээлэл бол одоо 65,000 угаар мэдрэгч бол урд 90 хотод ирсэн байна. За гайлын бүрдүүлэл бусад зүйл нь хийгдээд явж байна. За энэ 7 хоногийн одоо сүүлээр за ирэх нэгтгэс бол бид нар 65,000 угаар мэдрэгчийг бол аль өрхөдөд бас тараараа гэдгийг бас хэлэх байна. За түрүү маань нэгэн хурлаа хэлсэн угаар мэдрэгчийг ямар ч тохиолдолд салгаж болохгүй. За мөн нэгэнд одоо байршуулсан бол оролдож болохгүй гэдгийг бас уламжилсан байгаа. За өөр хурдад нэмжлэх юм. За За тэгвэл ингээд хэлээ болоод асууя.